Үлэмжийн чанар 15-ны сартаад аглагийн бараа тодорхой. Агуу дотортой хүнд аштын хэрэг тодорхой. Говийн ноён хотогт дулдуйтын данзан арвжаа. Говийн ноён хотогт дулдуутын данзан арвжаагийн үлэмжийн чанар хэмээх гайхамшигт бүтээлээр нэрлсэн нэвтрүүлэгт маань Монголын өнөө цагийн үе үеийн шилдэг сайхан эмэгтэйчүүд өргөдөн оролцдог байгаа. Энэ удаагийн дугааруудад маш өвөрмөц сайхан болж байна. Америкийн нэгдсэн улсын Иллинойс мужид амьдран суугаа Чикаго хотод амьдран суугаа яруу найрагч хулганайн тэргэл хэмээх цоглог гал халуун үзэсгэлэнтэй ийм залуу сайхан эмэгтэй бидний нэвтрүүлэгт өргөдөн оролцож байгаад маш их баяртай байна. За юуны өмнө та нарт маш их баярлалаа. 9 жилийн дараа би эх орондоо очсон. 9 жилийн дараа эх орондоо очиход санаж битгэрсэн эх орноо сансан сэтгэлийг минь одоо дэвтэхээс гадна хамгийн түрүүнд танаа нэвтрүүлгийн хамт олон надад нэвтрүүлэгт орооч гэд Монголд байхад нь санал тавихад би маш их баярлаж хүлээж авсан. Бид хүн ч гэсэн баяртай байна. Энд төрж ирээ таны ингэ сайхан амьдарч байгаа бас амжилт бүтээлтэй яваа. Хүний газар ч гэсэн өөрийнхөө эх оронд үргэлж сэтгэл зүрхээ зориулж тэнд бас энэ холоос бас ямар ажлууд эх орондоо зориулж хийж болдгийг бас бид бүхэн харж байгаа. Тэгээд сайхан бас үзэсгэлэнгээ нэгт чинь бид бүхэн очиж ирсэн. За үнэхээр сэтгэл догдлоосон сайхан үзэсгэлэн болж байна. Тэгээд гоё сайхан юм чинь би тийм илүүдтэй өгөрч хэлээд явах гэж би бодлоо. Сэтгэл маш их хангалуун байна. Маш их хүнтэй байна. Маш их хүмүүс сугларлаа. 8 жил хагасын дараа бараг 9 жил болох гэж эх орондоо ирээгүй. 90-ад ондоо бичиж байсан Чөтгөрийн гүнж гэдэг энэ шүлэг маань өнөөдөр намаа нэг ёсондоо Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос эх орныхоо нийслэл Улаанбаатар хотод жигүүр тээж одоо хүлэгмэн болж намааг энд авчрах хамгийн том гүр болсон явдал би маш их баярлж байна. урд насандаа би Чөтгөрийн гүнж байсан. Урд хүмүүс минь час улаан байсан. Шав шаргал тэнгэрээс улаан бороо асгарахад шанагаар хутган хутгаж сархад шиг залхилдаг байсан. Духан дээрээ би ганцхан ногоонуудтэйч дутуу юмгүй тэдэндээ л сайхан харагддаг байсан. Дуу минь яг л төмөр хуурайдах мэд хахирганч олон чөтгөрүүдийнхээ дунд би ганцхан дуучнан байлаа. Цав цагаахан пансан өмсгөл дундаас ганц ногоон нүд час улаан хумс гэрэлтэж уйтгартай гунигтайч бас бардамхан ааштай. Урд насандаа би Чөтгөрийн гүнж байлаа. Чөтгөрийн гүнж гэдэг шүлэг маань Солонгоо зураачид их таалагдсан учраас намайг одоо олж надад энэ хүү саналыг тавьсны үндсэн дээр бид хоёр одоо бараг 4 сарын турш энэ одоо үзэсгэлэндээ бэлдсэн байгаа юм. Тэрэглийн шүлгүүд их онцгой өөр байдаг. Тэгээ энэтэй нь бол одоо манай Солонгогийн сэтгэлгээ бас их таарсан юм байна. Тэгээд над нэг төрсэн сэтгэлгээ бол одоо Жожид Агнитууч гэдэг юм уу эсвэл одоо Молом тойны ихээ ачиг хариулсан судар энтер гээд зургаар өгүүлсэн их олон судрууд бий л дээ. Хүний нүгэл буйныг хүнд одоо таниулах зөвсгтэй болонд тэгээд энэ чиглэлд ээж байгаа бас их том алхам юм болов их өөрмөц оролдлого юм болов гэж надад бас санагдчихлаа. Энэ хүү үзэсгэлэнд бэлдсэн одоо энэ сайхан уран бүтээлүүд маань бас ном болж хэвлэгдсэн явдал туйлаас их баяртай байна. Хүү үзэсгэлэнгийн ажлыг хийх хажуугаар бас
төрийн бас байгууллага одоо байгаль хөдлөлийг аврах тэнгэрлэг аянтайхантай бас фэйсбүүкээр холбогдсон. Тэгээд хамрын хийдэд 100 бүүс тариулж өнгөрсөн хавар бас төмөрд нэрвэгдсэн Сүхбаатар аймгийн Төмөн цаг цомонд бас хандив өргөж мод тариулсан байгаа. Энэхүү ажлаа зөвхөн ингээд нэг удаагийнхаар өнгөрөөх биш цаашдаа одоо хамтарч ажиллаж бүр байнгын одоо ийм үндсэн ажил болгоё гэж би ингэж санаж явдаг юм байгаа юм. Одоо эх орноос алс хол олон жил байгаа монголчууд эргэж ирэх тохиолдол их байна. Зүгээр амар цэнгээд ч юм уу эсвэл одоо байгалийн сайхныг үзэж хараад хамаатан садан ах トゥ амрагчтантайгаа уулзаад явах нэг өөр. Зүгээр эх орондоо өөрийн гэсэн багч гэсэн хувь нэмэр оруулъя, мод тарий, сайн сэтгэлийн аян өрнүүлээ гэсэн энэ санаачлагыг бас эхлүүлж байгаа. Эх орондоо эргэж ирж байгаа энэ эрэлт нь бол их онцлог байлаа гэж бодож байна. Миний аялал бүрт аятаа талтай мэдрэмж төрж, дэлхийн хаанч, дээдийн тансаг, оюун нь болдог. Эх орны минь брэнд Ice Kashmir. Гэхдээ тараад явсан монголчууд маань дэлхийн өнцөг болон бүр Солонгос, Америк, Европ хаасайгүй амьдарч байна. Энэ монголчууд маань эргээд бас эх орныхоо төлөө уг нь хэрэгтэй зүйл хийж ивэл тэр сэтгэл нь уг нь байвал хол ч гэсэн уг нь эх орондоо юм хийж болно ш. Тэгэлгүй яах вэ? Тэр сэтгэл нь байгаасай ер нь тийм сэтгэлийг илүү бий болгох юмсан магадгүй тэрэнд нь би бас нэг нэмэр нөлөө анхны нэг сэрэх гэж нэг юм байдаг шүү дээ. Тийм юм байх болов уу гэж бодоод би сая 7 хоног очихдоо би өөрийнхөө хувийг бодоод ганц удаа ууланд гарч ямаа боож идээгүй шүү дээ Монголынхоо. Ганц удаа одоо найз нөхдөөгөө нийлж салхинд гарч амжилгүйгээр би буцсан. Яагаад би нэг ингэсэн бэ гэвэл өнөөдөр яг үнийг хэлэхэд Америкт өндөр боловсрал эзэмсэн монгол хүмүүс хизээч Монголдо очихгүй. Очихгүй байгаа штэ. Та нараас одоо би асууя л да жишээ нь Yahoo гэд компанид ажиллаж байгаа монгол эмэгтэй одоо энэ Bill Gates-ийн компанид ажиллаж байгаа монгол хүн Монголд очиж гин үү? Тийм мундаг сургууль төгссөн хүмүүс очихгүй штэ. Яагаад очихгүй юм? Яагаад гэвэл энэ Америкт чи үнэхээр мундаг сургуулийн төгссөн болвол өндөр цалин амлаад маш өндөр цалин амлаад тэгээд ажлынх нь байрыг бэлдээд өчнөө одоо олон бонустэй одоо янз бүрийн одоо боломж өөрсөнд нь амлаад ингэдэг болохоос биш Америкт энэ одоо өндөр чансааны 10 сургууль байдаг штэ. Тэр сургуулиудыг төгссөн хүмүүс сарын 130 мянган долларын цалингаас эхэлдэг. Цалины шүү 130 мянган доллар. 13 мянган доллар биш 130 мянган доллар. Монголд очиод сая төгрөгийн цалинтай юм уу 10 сая төгрөгийн цалинтай ажил хийх үү? Үгүй шүү дээ. Тэр хүнд өчнөө өндөр цалин амласан байхад ямар ч хүн өндөр цалинтай ажилдаа л үлдэн шүү дээ. Энэ бол тэр хүмүүсийг буруутгах арга байхгүй. Тэгээд гэхдээ тэр хүмүүс үнэхээр монгол хүн юм бол үнэхээр эх оронч юм бол үнэхээр бас өндөр боловсрал эзэмсэн тэргүүний сэхэтэн хүмүүс юм бол Монголдо очиж байгаа шүү дээ. Монголдо очихдоо ядаж л энэ зүгээр нэг өөрөөс нь өчнөөн дор боловсралтай тэрглээс дор битгий байгаасай. Энэ тэрглээс илүү юмыг санаж сэдэж хийгээсэ. Заавал яг би түрүү нөгөө ярилцлага өгж байхдаа хэлжлээсэн энэ мод тарих энэ нэг хоог төөх энэ төр гэдэг нь бол миний л харсан үнцэг. Тэгээ миний л бас санхүүгийн боломж бололцоо энэ байсан. Өөрийнхөө боломж тий бас өөрийнхөө хүнжлийнхаа хүлээж ий л да тийм ээ. Яг гэвэл би Харвардд төгсөөд би 130 мянган цаасны цалинтай ажил хийж байгаа бол би тэр өчнөө юм би эх орондоо би өвмөр л байна. Гэхдээ миний нэг мөрөөдөж байгаа би хідээ би биш ч гэсэн миний охин энийг хийн өгнө. Миний охин эх орноо гэсэн элэгтэй хэдийгээр Монголдо очиж миний охин ажиллаж амьдрахгүй ч гэсэн миний охинд би монгол хүн шүү. Би эх орондоо туслах ёстой шүү гэсэн би зүрх сэтгэлийг нь би суулгаж охиноо би хүмүүжүүлсэн. Танай охин Корнел их сургуульд. Тийм, миний охин Корнел их сургуульд орсон. Өндөг алдартай сургууль. Тий, энэ бол бас энэ бол яг 10 одоо чансаа өндөртэй дээд зэрэглэлийн 10 сургуультай ордог сургууль. Яг Корнелийн сургуулийг төгссөн байхад бол амьдралын баталгаа гэдэг үл үнэхээр гайхамшигтай байх болно. Энд хамгийн гол нь би энд өнгөрж байгаа юм биш. Миний охин гэдэг утгаар нь биш. Миний хамгийн баярлаж багтууштай явж байгаа юм нь бол энэ монгол хүн шүү дээ. Яг зөв. Тэнгэр продакшн.
Үлэмжийн чанар. Монголд олон жил ирээгүй харин газар Америкт ажиллаж амьдарч байгаад ирээд Монголд ирсэн сэтгэл ямар вэ? Анх буян тухай дээр буугаад нэг гадшаа явж байгаа нэг Монголдо ирэхээр нэг хүн болгоныг зөвл хэлдэг шүү дээ. Таны хувьд яг юу сэтгэл төрсэн бэ? Монголын үнэртэй салхич гээл хүмүүс тэгдэг. Тэг надад хамгийн онцгой сэтгэл төрүүлсэн зүйл бол манай Монголын үнэр, манай Монголын борооны дараах үнэр бол энэ дэлхийн энэ улс орны хаач байхгүй гэж би баталгаатай хэлж чадна. Дэлхийн хаач гэсэн бороо орлого л яах вэ? Үнэр байлгүй л яах вэ бодвол тийм ээ. Гэхдээ л манай Монголын шиг үнэр үнэхээр байхгүй. Таныг яг буухад бороо орсон байсан. Тийм, миний буухад яг бороо орж ирсэн. Тэгээд яагаад ч надад миний эх орн минь намайг санаад ээж минь ингээд ээж аав маань байсан бол уйлаад ингээд угтах байсан шүү дээ. Тэгээд миний ээж аав байхгүй учраас миний эх орн намайг нулимсаараа сайхан үнрээрээ миний эмээгийн сайхан үнэр шиг тийм сайхан үнрээрээ намайг өлбөж авч угтаж авч байгаа юм шиг тийм сайхан сэтгэл надад төрж исэн. Та ер нь анх яагаад Америкт хүрээд ирсэн? Та Монголд ч бас яруу найрагч сайхан шүлгүүттэй бас олон тодорхой хэмжээгээр танигдсан сонинд ажилдаг бүр өдөр тутмын гайгүй сонинд ажилдаг ийм сайхан сэтгүүлч эмэгтэй байлаа. Амьдралын хувьд бол би таныг тогтцсон сайхан байсан болов уу гэж боддгийн. Бас сайн мэдэхгүй байна. Тэр үед би бас жоохон охин байсан. Тэгээд яг намайг 10 жилд байхад л таага яста дуу шуугаантаа гарч ирж исэн ийм сайхан яруу найрагч эмэгтэй байсан. Тэгээд та яагаад хүрээд ирсэн Америкт? Чиний хэлдгээр надад алдар нэр байсан уу? Байсан, хангалттай л байсан. Ялангуяа тэр үед бол дөнгөж ястаа нөгөө хамар бол тэнгэрт дүүжлээс те. Одоо хамгийн сайхан над чиг хамгийн сайхан хүн байна уу? Над чиг авьяастай хүн байна уу гэж л одоо бараг бодож явхаар тийм сайхан дэвлж хөөрч явсан, магадгүй одоо өөрийгөө хэтрүүлэн үнэлж явсан, онгирч явсан тийм цаг хугацаа бол надад байсан юм аа, байсан. Харамсдаггүй биш ээ, харамсдаг. Хаяа харамсалгүй л яах вэ? Хүмүүс хэлдэг шүү дээ харамсахгүйгээр амьдр гэж. Ер нь харамсахгүйгээр амьдрах боломж байдгүй. Харамсдгийг шүү дээ. Нөгөө Дэмбэрлийн хэлдгээр нөгөө их хурлын гишүүн Дэмбэрлэн гэдэг шиг тийм ээ. Тий би тэгдгийг хоцродгийг шүү дээ гэдэг шиг харамсдгийг шүү дээ. Энэ хүн болгонд байдаг гэд. За энэ хүний газар гэж өмнө нь боддог байснаа болсон. Ингээ хэрэггүй юм байна. Хүн энэ нэг л дэлхий шүү дээ. Энийг зүгээр л нэг хүмүүс, шар хүмүүс, Европ хүн, Америк хүн, Америк ТV ч гэсэн Колумб нэгээл Америк гэж нэрлэлсэн биз дээ. Бид нарыг чамааг алтан цэцэг намайг тэргэлгээд хүн нэрлсэнтэй л адилхан, ээж аав нэрлсэнтэй л адилхан. Энд чи Америк шүү, чи Монгол шүү л гэд нэр өгсөн шүү дээ. Түүнээс шил эцсийн бүлэгтүүлээ бид нар зүгээр л хүмүүс. Тийм энэ дэлхийн ээжийн хүүхдүүд бид нар. Энэ Америк орн бол яг тийм штэ. Зүгээр л хүмүүс бүгд л ээж. Яг Америкийн хамгийн нэг сайхан нь бол энэ Америкт би Монгол хүн шүү. За би Монгол гаралтай Америк хүн. За энэ дэлхийн иргэн юм уу миний одоо хүүхэд ингээд төрсэн энэ хүүхдийг хизээч манай монголчууд юм уу хужаа гэхгүй штэ. Хизээч тэгж хэлэхгүй. Дургүй байсан ч тэрийг илэрхийлэхгүй, гаргахгүй, хүнийг тэг доромжилж болохгүй, хүнийг тэгж одоо тий бүхэл хүмүүс энэ дэлхийн бүхэл хүмүүс зорж ирж штэ. Ажуута байгаа тэр Бээжинд байгаа 90 байгаа хужаа нарыг л үзэн ядаад байх юм. Эсвэл тэнд байгаа нэг тэдэн дөрөвдүүдээ үзэн ядаад байх юм. Бурэдийг үзэн ядаад байх юм. Түүний оронд үнэхээр тийм үзэн ядмаар л байгаа юм бол өөрсдөө тэрийг хүчтэй мундаг гэдгээ харуулчих л да. Тий. Харуулж чадахгүй бол хэд имийн хамаг амьдралаа хүнийг бусдыг үзэн ядахад зориулж амьдрал гэдэг үг итгэхгүй. Тэгэхээр санаанд багтахгүй айгүй харамсалтай байна. Хужааг үнэхээр үтсэн ядаад байдаг юм бол өөрөө хийж байгаа, өөрсдөө хийж байгаа гутлыг аваад хүүхдүүдтэй яд. Хүүхдүүдтэй штэ бүр өөрөө болий. Хужаа гутал авах болоо. Хужаа гутал авах болоод зөвхөн Монголын одоо Монголд чи их гой гутал хүүхдийн үйлдвэрлэдэг болсон ба штэ. Хүүхдүүдтэй хөөрхөн тэр Монгол хүнийхээ үйлдвэрлэсэн эсхийг гутлыг аваад үзчих. Гэртээ хужаа тавчиг углааш өмсөж яхаар Монгол хүнийхээ үйлдвэрлэсэн тэр сахин юм уу эсхийг тавчгуудыг аваад үзчих. Дог нугал ихийн чинь эцсийн бүлэгт одоо би энэ зүгээр Монгол энд одоо Америкт гэхэд би Увс аймгийн хүн байна уу, Бурайд хүн байна уу, Хинтээ аймаг байна уу, хаанах нь одоо падлигүй штэ. Зүгээр л Монгол хүн штэ. Монгол хүний
хүрч чадж байгаа, хийж чадж байгаа ямар ч ажлыг зүгээр шударгаар үнэлээчтэй. Битгий ингэж алга довны үзэл гаргаж алчаагүй зангаасаа одоо 21-р зуун болоо. Одоо удахгүй 22-р зуун айсуу байна. Энэ одоо балиар юмнаас салах цаг үнэхээр болжээ. Альва нэгэн улс орон гэдэг бол ялангуяа энэ цагт хизээч эр бэраар хөгжихгүй. Оюуны одоо маш их хүчин чадал, оюунаа дээдэлж иж улс орон маань хөгжнөө. Гэтэл 93 наадамда морь сур бүх энэ гурван наадмаас онцгойлон бүгчүүдийг их илүү авч үздгийн өргөл барьцсан одоо дийлдэшгүй жиптэй машинтай одоо улсын наадамд нэг начин цол авчих юм бол тэр хүн бараг л насныхаа хоолтой золгож штэ. Энэ одоо яасан үгүүрэл, яасан оюуны хоосрол вэ? Гэтэл Монголд нэг эм бүтээсэн эм зөөч хүн эсвэл үнэхээр одоо нэг техникийн том ололт гаргасан эрдэмтэн хүн юучгүй байрчгүй юучгүй амьдарч байна. Энд чинь юугээ чи одоо харуулс вэ? Ямар гээ чи эмигнэл вэ? Сумаагоор монголчуудыг дэлхийд таниулж байгаа ийм хүмүүс л өөрөө. Олимпийн медаль авж байгаа энэ хүмүүс л өөрөө. Бүгдийг өгөөл да тэр улсуудад бол өгөх ёстой. Хүн үнэхээр үндэснийхээ баяр наадмыг дээж тавьдаг юм бол тэгвэл гурвангийн дээшээ тавил да. Ягаад жинхэнэ ямар ч найраагүйгээр цэцэн мэрэгнээ шалгал сур харавж байгаа хүн хурдны морь унаад одоо хөлсөө шавхаж байгаа тэр хүүхдүүд яагаад олигтой шагнал авдаг юм бэ? Яагаад ганцхан тэр улсын начин болсон эсвэл дарслан заан одоо юус яасан хүнд ямар их дээлдэшгүй юм өгдөг, ямар баян юм бэ? Болцгоол доо авж байгаа чичмээр өгж байгаа чичмээр. Үлэмжийн чанар. Яруу найраг бичин гэдэг бол бас их мэдрэмжийн бурхнаас зээсэн хишиг тэр нэг цаатлын гений юм байдаг юм шиг надад санагдтыг. Жишээлхэд таны талаас бол бас удан байх шиг байна. Очир хотын Дашбалбар агсан таны бол авг ах штэ. Тэгэхээр тэр нэг удмын нэг бэлэг авяас тэгээ нэг тийм цогтоо дуурдаг тийм өөрийн зоргоор нэг тийм авирч нэг юм удмын юм байна уу? Яг мэдээж ер нь удам судраг гэдэг юм шалтгаалдаг байсан бол үеийн үед хүмүүс удмын хар гэж хэлэх шаардлагагүй байсан баг л та. Дашбалбар ах маань бол бид цусан төрлийн холбоотой авга ах маань нарийн одоо айхтар гэхдээ бүр татансаа бол одоо учир зүггүй бүр надад одоо ингээл баабээгүү зөвлөөл те амьд харилцаа гэдэг бол бас их багтай л байсан. Гэхдээ ямар ч яалтчгүй намайг Монголын уран зохиолд би анх утга зохиол сонир миний шүлгүүд хэвлэгдэхэд Дашбалбар ах маань бол нийтийн шүлгүүдийг авч явж урайгоогоод өгж би их азтай үнэлтэй урайгоогоо үнэхээр бас магадгүй одоо арын хаалгацсан чинь билүү хим мэдлээ штэ. Урайгоогоо ямар ч байсан миний өмнөх үгийг бичиж утга зохиол сонир анх би 10 жилийн хүүхэд тахтаа гарч исэн байгаа. Тэгээд Дашбалбар ахаас бол ер нь их айж имээдэг бидний ер нь л их тийм ширүүн төрхтэй хүн штэ. Дашбалбар ахын нэг гоё дурсамж гэдгийг юу гэхэлэр за чи одоо ингээд шүлэг өчж амж одоо энд нэг чиний үйт ингээд цоодлын уулан гээд нэг охин байгаа. Энэ охинтой чи найзлаа. Энэ охиноос одоо чи их сайн зөвлөгөө авч их мундаг шүлэг өчтөг хүүхдтэйгээ аав нь зохиолч хүн гэж хэлээд тэгээ надад утсыг олж өгöd. Тэгээд би анх хулангийн гэрлөө яриад сайн байна уу хулан ихчээ таныг хулан ихч гэдгөө би таны утсыг надад Дашбалбар яруу найрагч ах маань өгсөн юм а гэд ярьж ирсэн. Хөөхөн надад гоё санагддаг. Тэгээ хулан битэр анх ялалтын кино театрын нөгөө автобусны буудлын дээр уулзах гээд хоёлаа би энтэйгээ болцоод тэгээд чи ямар хувцастай юм бэ? Би тийм хувцастай юм шүү тийм шүү гэд. Тэгэл утасны санаас нэг л их гоё болоотой ихч ингээд яриад ахаар нь би яг надаас бол хашир нэг хоёр л ихчтэй. Гэхдээ нөгөө тухайн үед чинь нөгөө айгу бидэрч байгаас айгу ах ихчгээд тийм байлаа штэ. Тэгээд ихчээл гэж харцдаг байлаа. Би голдууд хулан ихчээ юм шүлэг хүччлээ. Энийг сонсоод өгөөч гээл ингээд яагаад тэгжсэн бэ гэхээр хашир хулан надад арай нэг хэдэн сарын өмнө сонир шүлгүүдтэйгээ зурагтайгаа гарцсан байсан. Тэгээд одоо манай талигаач Болд Эрдэнэ байна, Уянга байна. Яг л нөгөө Уянга хулан хоёр хөтлөлцөөл гүйдэг нэг хэсэг хамт гүгээл үлзий төгс Болд Эрдэнэ хоёр байна. Эднэртэй ингээл бас шүлэг яруу найргийн буянгаар л танилцаж ахын ах ихчийн нэгчээ гэдэл ингэж явж исэн баг. Таны тухай айгу гоё юм дурсамж миний хувьд байдаг байхгүй. Миний хүүхэд настай холбоотой.
Би одоо 10 жилдээс их л бага л байсан. 8 дугаар ангиас юм уу хэдгээр ангиас сайн санахгүй байна. Та Монголын үндэсний телевизээр гараад одоо тэр яг болор цом баха. Нөгөө чи надад дэндүү дурлсан болохоор чин үнэндээ хүлцэнгүй боол минь болохоор чиний чичрэн байх уруулыг харахаар шөнийн тэнгэрийн сар мэт би бардамхан гэрэлттэй гэл. Та энийг тайзан дээр уншаал яг телевизээр гарч ирснийг би анх хараад энэ ямар гоё ихч вэ? Энэ ямар гоё шүлэг уншдаг юм бэ гэд би ингээд таныг бүр шүтчихсэн. Тэгээд оюутан болсон өнөө таны энэ шүлгийг дандаа уншдаг байсан байхгүй. Нөгөө нэг янз бүрийн нэг урлагийн өслөг болдог ч юм уу. Нэг үйл ажиллагаа болохоор нэг юм ээлж өнгөрөөдөг. Амар энэ шүлгээ уншаад эвтэйхөө өнгөрчдөг байсан байхгүй. Энэ яг болор цом байсан уу? Ер нь тий болор цом дээр л энийг уншижсэн л да. Тий. Болор цом бол надад бол хамгийн гоё дурсамж. Би болор цомд хэсгэн зурж гисэн орж байсныхаа хүчээр тэгээд дээрээс нь тодорхой хэмжээгээр бас авьяас бэлэг, царай зүс, бие хаагаа айтайхан авч явдаг. Тэгээд бас дээрээс нь гомдохон байхгүй бөөрийнхий хэлний мань ач буян гэж бас байна. Яагаад гэвэл тэр үед бөөрийнхий хэлдэг хүмүүс чинь манад яран нарт нэлээд байдгийг дашвалбар ах байна. Тэгээд манай шагдрын уянг байна, бие байна. Бид хэд чинь нэлээд бөөрийнхий хэлдэг. Тэгээд болж игэл манай зохиолч чинь биднийг явуулаад нэг ир үсгтэй баахан өгнүүд хэлүүлэх гэж зовоо чинь ир үсгний тавнууд гээл тэ шоолн залуу хүүхэд байхдаа бол энэ бөөрийнхий хэлтэй гэж бас дотроо их гутардаг л байлаа. Гэхдээ би яг түрүү нөгөө ярьж ирсэн ер нь хүн болгонд бурхан чадах даах юмыг өөрүүлдэг гэдэгтээ яг ижилхэн хүн болгонд бурхан яг зохимжтой юмыг өгдөг юм байна. Таншил сэтгүүл 1990 онд одоо зохиолчдын эвлэлийн хажууд гэдэг одоо Урамсайхаар долгуулуулаад очиж хахад тэргэл тэр үед одоо зохиолчдын эвлэлийн хороонд бичээч гэд нэг жоохоо ажиллаж исэн. Тэгээ тэр үеэс нь би сайн мэднэ. Тэрэглийн хувьд бол би 1990-ад оноос эхлээд баг мэдхийн яруу найрагч зохиолч Туяа бэ Туяа тэргэл бид гурвал ер нь уран бүтээлийн одоо эгч дүүс гэж хэлэхэд баг хэлсдэггүй. Ер нь миний мэдих тэргэл бол маш их сайхан сэтгэлтэй, одоо охиндоо их үзэсгэлэнтэй, хүний одоо сэтгэлийн хариуг сайхан сэтгэлээр барьж чаддаг. Үнэхээр яг жинхэнэ яруу найрагч хүнд байх бүх сайхан шинжүүдийг шингээсэн тийм л охин гэж боддог штеп. Миний аялал бүрт аятай тухтай мэдрэмж төрүүлж, дэлхийн хаанч, дээдийн тансаг, оюу минь болдог. Эх орны минь брэнд Айс Кашмир. Хотын хамгийн гоё сүмнэрийн дэлгүүр Viva Shop. Хизээд илүү гэж бодож сандаг, илүү давуу байгаа гэж юма үргэлж бодож баярлаж, баясаж, бардаж явдагтайгаа ижилхэн цаана бас надад энэ юм дутуу шүү дээ. Би ийм юмараа бас босод зарим нэгэн хүмүүсээс дутуу шүү гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Нэг ясандаа өөрийнхөө хазаарыг, өөрийнхөө жолоо, өөрийнхөө амгааг өөрөө татдаг байх хэрэгтэй гэж би ойлгож байна. Өөрийгөө хэтрүүлэн үнэлнэ гэснээс бас ер нь яруу найрагчид юм уу, зохиолчид юм уу энэ хүмүүсээ бас эго нь хитэрсэн, хитэтсэн хүмүүс байна уу? Нэг тийм хүлээн зөвшөөрөх тал дээр бас зарим зүйл дээр нэг дотооч юм шиг харагддаг. Тий, яг чи гоё асуулт асуулаа нөгөө загтансан газар маажна гэдэг шиг. Ер нь хитэрсэн тийм ээ. Тий. Би энийг бас залуудаа нэг мэдэрдгүй байсан. Хүн ер нь бас залуу амгалан залуу наснд олон юмыг мэдэхгүй өнгөрөөдөг юм байна. Хүнийг ч танихгүй өнгөрөөдөг юм байна. Юм болгонд нэг тийм ач холбогдолтой анзаарч ингэж тогтож анзаарч үздэг юм байна. Дүгнэлт хийж. Тэгээд нас жилээр нэмэгдэх тоолонд ухаан бодол, цэгцрэх тусам юм болгоныг араа өөр өнцгөр үздэг, хардаг, дүгндэг болдгийм байна. Зохиолч улсууд бол хамгийн гоё хүний тархинд үр жимс тарьдаг хүмүүс штэ уг нь л. Гэтэл яагаад би бинийгээ энэ сайн шүү, сайхан шүү, чи сайхан үйлс хийжээ, чамд баяр хүргье, чи минь мундаг шүү, чи сайхан шүү, чи гоё ном биччихээ гэд ингээд хэлчихэд, ингээд биччихэд юу унах вэ? Юу ч унахгүй. Бүх юм нь байдаг дэлхий дээр гав ганцаараа баян, гав ганцаараа гоё, гав ганцаараа мундаг байх юм бол тий амьдрал айгүй уйтгартай
дуртай. Миний бодлоор бол тийм. Би Батар Гиснамаагаараа би айгүй бахархдаг. Сорхотны роман бичсэн, Саран туяа байна. Шүүдэр цэцэг ч гэсэн ингээл хичнээн сайхан ном бичээ зарагдаад нэг энэ хүн яхаараа муу байдгийг. Муу байсан бол хүмүүс номыг авахгүй штэ. Тэгэхээр заавал тэр хүнийг муу болгохгүй, заавал тэр хүнийг арилжааны ч гинүү, юуны ч гинүү те тийм одоо хүн бол зохиолж болох гэж биднээс заавал доршуу гэж ингэж одоо яах ямар хэрэг байдгийг Шүүдэр цэцэг байх чой намыг үгүйсгэж байгаа шүү. Тий, чой намыг яруу найрагч биш тий, гэж. би тэн дээр ч одоо бүр алалсан шүү дээ. Миний бүр Миний толгой бол хөрөхгүй л дээ. Таны хувьд юу гэж боддгийг би бол мэдэхгүй. Би бол ямар тач би өнөө чой нам одоо үнэхээр яруу найрагч биш юм уу? Шүлэгч юм уу? Эсвэл бүр лүүч биш юм уу? Мэдэхгүй одоо чи нэг аюул занаас асуусан юм унтгаар л дээ. Амьд хүмүүсийг үл хүнд итгэвчлээ хэлж чаддгүй штэ аимхаа штэ. Ихэнх хүмүүс аимхаа, ихэнх хүмүүс байлангаж. Нүүрэнгийн амьд байгаа хүнийг өө тавгсрангуй чи үл өстой, таавал өстой, зохиолч биш, яруу найрагч биш гэж хэлчих сачиатай хүн байхгүй. Магад хүнийг өөд болсон цагт бол хинч боргонд хинч юу ч хэлж чаддаг л байхгүй. Тэгээ тийм алчаагүй те тэгж өөрөө тод гэрэлтэй байхын тулд өөрөө илүү цацрахын тулд өөрөө хин нэнийг даан ялангуяа ард олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж чадсан түмэн олондоо одоо ботл одоо хайрлагдаж одоо ботл уншигдаж бүтээл нь уншигдаж байгаа хүнийг тийм яруу найрагч мөн биш зохиолч мөн биш дуучин биш энэ төр гэж ярих юм бол одоо үнэхээр утгагүй тэрийг бол үнэхээр одоо юу гэдгийг одоо ухаантай хүний боловсралтай хүний амнаас гарахаар үг би биш гэж бодож байна. Таны уран бүтээлүүд маш олон сайхан шүлгүүд одоо хэдийний ард түмэн танигдсан олон шүлгүүд байдаг. Тэрнээс гадна дуу болсон бас нэлээд олон байгаа штэ. Миний хамгийн дуртай нь гэвэл нөгөө тоодож богиноцсон дөрөв төвс гэл. Тоодож богиноцсон дөрөв төвс. Танхимхан болчихсыг авч чадсан. Орогдож цаасан сүрхчин зүрхний удаан төвстэй хамт алан болсон. Тэр гоё дөө. Ер нь таны дуунуудаар хүмүүс юу яд юм бэ штэ өөрөөсөө аваад шууд ай хийгээд таны шүлэг гэж мэдхгүйгээр ай хийгээд тэгээд нэг өөрөөсдийнхөө шүлэг ай гэдэг зарлаад явсан тохиолдол байна уу юу? Ер нь тийм байдаг юм шүү. Ер нь бол энэ хүүхэд насны байртай гэдэг шүлэг бол миний хамгийн анхны шүлэг. Би одоо 7-8 дугаар анги хүүхэд байхдаа ээжийнхээ даалгавраар ээжийнхээ өгөнд их ордог охин байж л дээ уг нь бас ингээд бодоход ээж маань намайг бас хэл уран зохиолынхоо хичээл арай илүү авьяастай юм байна гэдгийг их хүнийхээ хувьд олж харсан байна. Тэгээд ээж маань намайг би ч нэг эмээгийн охин зам болгон үйл болгон томилолт аваад эмээ дээрээ очдог. Тэгээд ээж маань зуны даалгавраар чи заавал шүлэг өчж ирээрэй гэж надад даалгавар өгсөн юм байгаа юм. Тэгээд нэг тийм сайхан бороотой өдөр солонго татсан их сайхан өдрөөс юм да. Тэгээд эмээгийнхаа гэрийн сүлдэрт сууж агаад 6-7 шүлэг бичсэн би. Тэгээд тэр шүлэгний хамгийн түрүүнд би хүүхэд насны байртай гэдэг энэ шүлгийг бичсэн. Мөн анхны шүлэг чи. Тий, ерөөсөө миний анхны шүлэг. Тэгээд дуу болчихсон. Тэгээд миний анхны бичсэн шүлгүүдээс шууд 3 шүлэг дуу болж ирсэн. Хүүхэд насны байртай гэдэг дуу бол клипгүйгээр одоо 27 дахь жилдээ дуулагдаж байна да. Тэнгэр продакшн. Үлэмжийн чанар. Ноцгүй хэлэхэд хүн өөрийгөө тоон гэж амгирна гэж байдаг. Би өнөөдөр Монголын яруу найрагт би чөтгөрийн гүнжийг шүлгийг бичсэндээ залуу явхад юм бүхэн өнгөлөг гэдэг шүлгийг бичсэндээ би үнэхээр өөртөө өнгөрдөг. Уруулаан бод бүсгүй минь унж дараа бүү яв гэж энэ шүлгийг бичиж чадсандаа би өөрөө баярлж цаддаг. Залуу явхад юм бүхэн өнгөлөг, зам дээр хэвтэх мөчөр өнгөлөг, хичнээн ч өнгөлөө гэвч хүүхний уруул өнгөлөг, хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөгөө. Харчуулын гутал тоостойгоо байхад, хашааны жаалууд нустайгаа байхад, дөрвөн үлрэл шиг дөрвөн нүд ширтэлцэн байхад
дөнгөжил чи над руу талимааран байхад, халтар жаалаар чи захиа өгүүлж байхад, хагархай толны өмнө би гойч зогсоход, хачин хүйтэн бороод сутгаж байхад, хаширлах сэтгэл бидэнд төрөөнүүгүй явлаа. Залуу явхтал юм бүхэн өнгөлөг. Тэргэл гэдэг эмэгтэй яруу найрагч гэж одоо хэрв хилэгдэж явдгийн бол ямар тач тэргэл үгүй болоход энэ шүлгүүд үнэхээр хүний сэтгэлд үлдээстэй байгаастай байж л байх болно. Миний аялал бүрт аятай тухтай мэдрэмж төрүүлж, дэлхийн хаанч, дээдийн тансаг, оюун минь болдог. Эх орны минь брэнд Айс Кашмир. Би ч гэсэн Монголд байхдаа сонио ивэлд ажилладаг. Сонио ивэлд ажиллаж байна гэдэг чинь зохиол номоос хол биш. Ойрхон ажиллаж байгаа. Тэгээ сонингийн ажил бол нэг сайхан ажил шүү дээ. Нэг л өөрийнхөө хийх ёстой сурвалжлагыг л хийчих юм бол бусад цаг нь өөрийн мэдлэлд байж идэг. Тэгээд өөрөө дуртай үедээ ямаа бичээд ингээд сууж явах бүрэн боломжтой. Гэтэл энэ хүний газар нэг хамаагүй одоо нэг хүний хумс хийгээд энэ сууж байгаа ажил би яах юм бэ? Би тэр солонгос эзний юм миний одоо онгод ороод ирсэн байна эзээ. Би одоо байж. Би энийг чи хийхгүй юмаа бичмээр байна гэж би хизээч хэлж чадахгүй ш. Тэгэх юм бол би намайг чи баяртай штэ. Юу яриад байна вэ чи те? Тэгээд би нэг юм биччихийтэл нөгөө миний ээлж болоод хүн хийх болчих юм бол би ажиллаа л хийн. Тэгээд дээрэс нь нөгөө сайхан бодогж ийсэн санаа чинь тэргэлгүй сайхан ажиллаа хийж байгаа дараад нь намайг бодоорой гэдээ байхгүй алга болчихно. Тэг нь хараа. Тий. Гэх мэтчлэнгээр асар өөр байдаг. Ер нь бол би их дураараа хүүхдээсэн л да их эрхэлж өссөн. Эмээ өвөг юм бэ, хайртай хүүхдээс ялангуяа миний эмээ бол намайг өстой нараа үгүйсгэж хизээч үзээгүй. Би эдэн нэг үл эдэн, өмсөн нэг үл өмсөн, уйл нэг үл уйл хизээч бай гэж хэлүүлж үзээгүй. Би бол эмээгийнхаа хайрыг бол хангалттай авсан. Миний амьдралд миний эмээ үргэлж намайг гой сайхан хөөрхөн ухаантай гэж үгээр одоо надаас өстой нэг харамлахгүй намайг бялууртал өвчээсэн дөө. Тэгээд нөгөөх чинь яг тэрэнд нь хөөрөө би бол багасаа ер нь их ойврхон манай эмээ намайг хэлдэг байсан. Энэ ойврхон хүн шүү гэд. Тэгээд би багасаа их ер нь тийм ойврхон хүн л дээ. Хотын хамгийн гоё сүмнэрийн дэлгүүр Viva Shop. Би үл эмээ өвөгийн хүүхдээсэн хар багасаа би 4-р ангид байхдаа би өвөөгийнхөө өвхлийг харж ирсэн. Би 18 настай байхдаа би эмээгээ өөд болж нутаглуулсан. Миний эмээ бол надад миний энэ орчлон дээр тэнгэр газар, мод салхи, ус, бороо бүх юм байсан. Эмээ минь өөд болоход надад тэнгэр нурж би Улаанбаатарт би 18 настай би цаашаа амьдрахыг хүсээчгүй. Би эмээгүүгээр яаж амьдрна гэж надад аимшигтай санагддаг байсан. Тэгээд дараад нь миний ээж, миний ах 37 наснда, дараа нь миний аав. Энэ бүх хүмүүс өөд болсон. Тийм болохоор надад би энэ бүгдийг зовлон гэж боддоггүй. Энэ бол түндч тохиолдол юм. Бүгд ээлжирээ цагаан болохоор бүгд яваад өгнө. Тэгээд дээрээс нь энэ хүний газар Монголд ч гэсэн би 5-6 удаа би хаалгаанд орж илаа. Янз янзын юм үзчихэл байлаа. Зовлон гэж бодохоор заримдаа цөхрөхөөр гутрахаар одоо муухай бол муухай болохоор тийм юмыг бишүүл үтсэн. Тэгсэн ч гэсэн би ганцхан л түрүүн ярьж исэн. Итгэл Тэнгэр бурхан гэж байгаа. Бурхан гэж байгаа учраас заавал намайг шагнана. Үлэмжийн чанар. Хүүхэд насны нэг хөөрхөн юмнууд байдаг юм а. Би 10 жилдээ анх орчоод бас айгүй тийм дураараа хүүхэд ангийн дарга ингээ шүүмжлэл энэ ангийн дарга өстой болохгүй байна гэд. Тэгэл манай багш мандад одоо энэ яах вэ ангийн даргыг одоо тэгээд жишээ нь энэ ажлыг чи хийвэл яах вэ гэсэн. Би өстой хийж чадна. Би л мундаг ангийн дарга болно гэд. Тэгээд би ангийн дарга болж ижилээ. Бас 10 жил байхдаа би заавал гоцлол дуулна гэд. Бүр их хэлтэй баг. Манай дууны багш наа Пүүжэ гэдэг миний багш байсан, сайхан багш байсан.
Тэгээд тэр багштай би очиод багшаа би гоцлол дуучин болмоор байна гэлтэнгүүт чи дуулж чадахгүй чи бүрийнхээ хэлдэ гоцлол дуучин болж чадахгүй гэж ахт нь би нэг дууны шин залуухан багш ирэхгүй явна 10 жил нөгөө ээдээ энэ хүүхнүүдийн нөгөө амбаагийн хүү Дандан Сүрэнгон хүү өргөмөл хүү Батхүү гэ манай дууны багш тэр их сони өрөөлттэй штэ тэгсэн тэр Батхүү маань манай туяа эгч Бат очрын туяа гэж зохиолч тэр туяа эгч чинь миний өр хуурай эгч бараг л ээч хүн багхгүй намайг одоо яг ийм бүсгүй хүн болоход миний айгүй төлөвшөлт айгүй нөлөө үзүүлсэн их сайхан эмэгтэй бүр Германд сургууль төгссөн өндөр боловсралтай орчуулагч гадаад явдлын яамд ажиллаж байсан Монгол телевизийн Германы бүхэл киног орчуулж исэн цагта хөөхөн туяа гой туяа гэдэг үеийнхэнтэй их нэртэй тийм гоё ихч байсан. Одоо зохиолч орооцсон борог зохиосон. Тэгээд энэ туяа ихчийн маань хамт нөгөө өргөмөл дүүн таарс байсан байлээ л дээ. Тэгээд бид нар залуу багшигаа панаалцаар агаад гоцлол дуучин болж иж үлээ. Тэгээд ихтэй бид нар багшийнхаа бас юу итгэлийг алдаагүй л дээ. Тухайн үед нөгөө ардын дуу үжигийн чуулгын дуучин Алмаа гэдэг хүний дуусан дууны сайхныг дуулаач дэлхийн минь цэцэгсийн сайхныг аялаач юу минь ч үлээ нэг хөөрхөн дуу байсан юм а. Тэр дуу тухайн үед их модонд орсон. Тэр дууг дуулаад би тэр урлагийн наадмаас Монголын пенрийн хүүхдийн ордны авиас хүрэл медалийг авч исэн. Хотын хамгийн гоё сүмнэрийн дэлгүүр Viva Shop. Чикагод ирж тоглохдоо бас таны дууг өөрсдийнхөө үг аягээ зарлж исэн гэх тийм тохиолдол байдаг гэж хэлэх юм байл шүү дээ. Яг нь ерөнхийдөө хамгийн сүүлд хуур тамтлаг өмнө Улаанбаатар бүсгүй минь гэдэг шүлгэнд ая хийсэн байлээ л дээ. Тэгээд хамгийн сүүлд одоогоос нэг 20 жилийн өмнө хуур тамтлагын Чикаго хотод ирж тоглосон юм байгаа. Тэгээд энэ бүсгүй чи нэмсгэлж авч лөө өглөө нэг нэр өгөөд миний шүлгээр дуудуулж ирсэн. Тэгээд тэнгууд нь би чинь гол төсрэл хөөе чи миний шүлгчтэй гэд хэлсэн. Шууд тэр дорн зарлаад энэ дууг бид нар ингэж хийсэн чинь энэ шүлгийг зохиосон хүн энд байгаа байна. Яруу найрагч тэргэл байгаа байна гэж зарлж ирсэн. Бид нар чи айгуу жижиг юм байрлалтай штэ. Тэгээд хэлэл зарлангууд нь айгуу сайхан болчихж байгаа юм чинь үнэхээр хүмүүсийн сэтгэлд хүрээд одоо хүүхэд насны байртай эрхэл гэж энэ хоёр дуу маань бол илүүтэй хүмүүс хүрсэн гэж байна. Тэгээд бүрхийн илтээч байсан яах вэ? Өөрийнхөө ядаж нэг дууг хожим байна өөрөө ингээд дуу зохионо гэж би бас яаж мэдэх вэ? Тэгээд ингээ өөрийнхөө зохиосон дуу өөрөө ингээд дуулж исэн бол гөөмөн сайхнаа гэд боддог л байсан. Тэгээд ээжийнхээ үгэнд ороогүй өөртөө би бас харамсдаг юм аа. Тэгээд яг тэ амьдрал гэдэг чинь харамслаар л дүүрэн байдаг. Харамсахгүйгээр амьдрал гэж байхгүй шүү дээ. Ягаад чигнэлд ирэхгүй гэж сонсон дутлал яргу ургах цагаар намайг зориод ирлээ. Ялах ногооны иршин айду зөөлхөн чамайгаа насан туршин минь байгаасай гэж ямар их хүснэ вэ? Тэнгэр продакшн. Үлэмжийн чанар. Хүний газар хайртай ажиллаж байгаа амьдарч байгаа хүмүүс ерөөс хамгийн дөрөв эх орноо гэсэн сэтгэл бүр гүн бат ингэ шингэж эх орноо хайрлах сэтгэл илүү гүнзгий зүрхэн тусаа мэдэрдэг юм шиг байна. Ер нь яг уу ялангуяа яруу найрагч хүмүүсийг анзаараад байхад бол эх орныг хайрлах сэдвийг айгүй тийм том ярьдаг юм л да. Би бол том ярихыг хүсэхгүй. Тэгээ яагаад би эх орныг сандгаа би мэднэ. Хариултын их олон жил бодож олсон. Яагаад гэвэл тэнд миний бага нас, тэнд миний одоо залуу нас, тэнд миний бүх юм
баяр баясгалан дурсамж ээж болсон, хайсан, хаягдсан, хайрлсан он жилүүд тэр он жилүүдийг надтай хамт өнгөрөөсөн найз нөхөд танил тал бүх юм маань миний алдар нэрд хүрч явсан, алдрын титэм өмсөд хөөрч баясаж явсан, уйлж явсан гашуун нулимс баяр баясгалан бүгдээрээ миний эх оронд Улаанбаатарт хөдөө талд бүгдэнд нь үлдсэн учраас би эх орноо илүү сандгийн байна гэж ойлгосон. Эх орн гэдэг бол хүний одоо өссөн төрснөөсөө илүүтэйгээр сэтгэл дотор үлдсэн дурсамжуудын олон цуглуулга эх орн байдгийн байна гэж би ойлгож явдаг. Би энэ газар дээр би хамаг ухаантай амьдралынхаа маш олон жилийг өнгөрөөсөн. Өнгөрөөл би ялгаатай байх гэж бодож байна. Яагаад гэвэл одоо сүүлийн үед Америкт Америкийн монгол хүүхдүүд их төрж штэ. Тэгээд тэд нар бол Монголыг санахгүй штэ. Яг үнийг хэлэхэд. Тэр санахгүй мэдхгүй. Яагаад санахгүй юм бэ? Энд би болоогүй нэг тойр дэх юм бол эндхийн энэ олон одоо ухаанд одоо ухаан орох тэр нас энд үдээгүй. Хэрвээ Монгол эх орондоо байнга очиж холбоотой байж тэрний Монголын чулуунд бүдэрч унаж Монголын бороонд норж зогсоогүй бол энэ сэтгэлд нь яг бидэнтэй ижилхэн эх орон гэж санаж уйлах, шаналах тэр дурсамжул үгүй. Яг үн чанартай энэ Америкийн тэнгэр дор уйлсан, Америкийн чулуун дор бүдэрсэн тийм ээ. Америкийн энэ салхинд дэлбүүлсэн ийм л одоо дурсамжаа санаад Америк миний эх орон гэж бодож явах болно. Ийм л ялгаатай байдгийн болоо да гэж би бодсон. 7 хоног давчуухан байсан ч гэсэн миний 9 жил сансан эх орноо сансан, өгүүлсэн хаяа эмгэгний одоо ажил хийгээд ганц вэрэ байхдаа айлын хаусанд уйлж исэн, шаналж исэн, битгэрж исэн тэр бүх сэтгэлийг минь одоо дэвтээсэндээ гадаадд байгаа хүмүүсээ өрөвдөж, хайрлаж, ойлгох, уучлах, өрөвдөхийг л илүү тавьдаг болсон. Тэгээд хэн л дуртайдаа л хүүхдээсээ хол байвал гэжтэй бодвол тийм ээ. Жишээ нь би л ихэд л хүүхдээсээ хол байж чадахгүй хэцүү л хахад тэр хүн тийм амар дуртайдаа баярлаж л хүүхдээсээ хол байгаагүй байлгүй. Та Парисаас ирсэн үү? Та Парист байгаа шүү дээ, тий? Тэгсэн Парисаас өчигдөр биш уржигдэр ирлээ. Та бас нэг шинэ уран бүтээл хийсэн юм билээ шүү дээ. Бас их сэдвүүний их гоё сонирхолтой надад санагдсан. Одоо жишээлбэл Монголд ч нэг юм яриа гараад байгаа шүү дээ. Гадаадд байгаа монголчуудаа та нар Монгол ямар яс тавьдаг газар юм уу? Ясны эцэст очиж ясаа тавиндаа гэж ярьдаг мэрдэг. Энэ яриа бас харийн газар амьдарч байгаа монголчуудад маань нэлээд эмзэг тусдаг юм шиг байгаа. Энэ бас хүн бас хүссэндээ бас харийн газар байгаа ч юм шиг. Хүний амьдрал янз бүрийн шалтгаан байна шүү дээ. Харин тийм ч одоо зөвхөн миний ч биш ер нь гадаад байгаа тийм бүх монголчуудын асуудалтай яг л нөгөө зовлон гэл ярих гэж байна л да. Үүлээ үзэж олсныгоо өөрөөсөө ч харамлан үрзэл өдөр хоног тоолох үлдсэн хэдтэй явуулна. Хавирган сар шиг элэг зүрхээ хавирган сар шиг болцсон тийм хагас болцсон. Элэг зүрхээ тэргэл саран болох гэж очно гэж. Ажил хийхгүй Америкт амьдраад байна гиндээ. Мэдгүй би Америкт 9 жил амьдрахдаа нэг өдөр ажил хийхгүй бол миний тэгэл бүх юм дуусаа штэ. Эсвэл айгу магадгүй ерөнхий сайд байсан болохоор айгу хураач хумсан юм байдаг бахалтай хүндэр цалинтай. Тэр цалинд ихтэй одоо дуусмаар жинхэнэ тэгж байгаа хүмүүсээс л айх хэрэгтэй. Америкт Монголын таун гэдэг юм би болоосаа Монгол таун. Тэгээд дээрэс нь өнөөдөр Америкт төрж байгаа Монгол гаралтай хүүхдүүд гэж явна штэ. Монгол гаралтай хүүхэд Америкийн нэгдсэн улсын төрийн одоо хууль гаргах хэмжээний сенаторт ч юм уу, их хурлтанд ч юм уу, юунд нь парламентэд нь гишүүн болоосоо миний чин хүсэл тэр. Би Монголд байхдаа чи байшинтай өөрийн гэсэн гэрдээ байлаа штэ. Хүмүүс гадаадд байр орон авах гэж явдаг бол би эсрэгээрээ байсан гэрээ зараад энэ гадаадд ингээ өөрөө хүсний байранд амьдраа сууж байгаа хүн л дээ. Би бол ханаараа үнэхээр бахархдаг. Нэр бол хүнд бас их юм хэлдэг шүү дээ нэр. Тэргэл гэдэг чи юу вэ? Тэргэл сар бүтэн сар дүүрэн одоо харанхуй гэрэлтүүлдэг тийм юм бэлэгдсэн. Миний хань бол үнэхээр тэрүүндээ яг тохирсон дүүрэн хүн байхгүй. Юу н чамд намайг зориулж бурхан намайг уралдахдаа шалгуу алдаа гаргаж нилээдгүй их төөрүүлжээ.
надад чамайг зориулж бурхан чамайг бүтээхдээ намайг чамайг ухаан суусан үед уулзуулах гэж уралжээ гэд энэ шүлгэнд бидний амьдрал бүх юм ингээд их гоёор харагдаж байгаа. Их гоёор байсан. Энэ бол үнэхээр би бол энэ шүлгэнд их дуртай, их хайртай. Тэг манай авч одоо соёлын гавьяа зүтгэлтэн дашвалхон дамдаржаа гэд аймгийн алдар туяа цолтой хүн шүү дээ. Насаараа радио телевизэд ажилласан юу нахмад одоо сурвалжлагч, сэтгүүлч, яруу найрагч. Гоё имэйлтэй. Энэ юу н Америкт имэйл бас ховор үз энэ. Ховор. Энэ имэйл бол 1987 онд улс хувьсгалын төрийн наадамдаа төрүүлжсэн хурдан ажнаа дээр тогтчихсан имэйл юм байгаа. Хэрглэжсэн хазааранч баймаас тэгээд энэ хүүгээ, ач хүүгээ төмний манлай одоо хиймэртэй яваасаа бэлгшээж ингэж авчирж өгсөн юм байгаа. Тэр жилдээ манай хүү одоо Чикагод 12 онд наадмаар тэр аав хөгшин бааваа хөгшин ээж хоёрынхоо одоо ёроолыг баталгаажуулж энэ имэйлтэйгээ Монгол хувцаа дээлэн жанжин малгайгаа өмсөд хөгшин бааваа хөгшин ээж хоёрынхоо одоо ёроолыг баталгаажуулж одоо тэрүүн байр эзэлж ийсэн. Тэн дээр бас юм давхар зүүцсэн юмнууд харагдав. Энэ бол одоо манай ханиг одоо эмээгийн хэрэгжилжсэн дээлнийх нь одоо товчнууд. Мөнгөн товчнууд. Тэгээд энэ одоо бугуйвч нь одоо ингээд манай гэрийг одоо чимж байдаг юмнуудын нэг юм байгаа. Үлэмжийн гоё нэртэй, үзэсгэлэнтэй эмэгтэйтэй бас үзэсгэлэнтэй гоё юм маш гоё нэртэй нэвтрүүлэгт хаа холоос намайг зорин ирж намайг үзэгч уншигчтай минь уулзуулж намайг бас тэргэл гэдэг хүн яг ямар дотоод ертөнцтэй хүн юм бэ? Юу боддог хүн юм бэ? Эмэгтэй хүнийхээ хувьд, их хүнийхээ хувьд, яруу найрагчийнхаа хувьд ер нь ямархуу хэмжээний ямархуу бодол санаатай хүн юм бэ гэж намайг бас уудалж одоо өөр талаас минь харуулах гэж зорж байгаа. Энэ нэвтрүүлгийн хамт олон та хоёртаа маш их баярлж байна. Тэгээд бид хэрэгэлдээ зориул сэтгэлийн одоо цацал үргээ гэдэг ингээд шүлэг бичсэн чинь өөрөө бас яг ихчээстэй аюух баярсан шүү. Гоё байна гэж хэлжээ. Тэгээ одоо та нарт маань яаж таалагдах юм байгаа. Үнэн хурц үгээр бэртгжингүүдийн игдүүцлийг хүргэж үйл ажиллаараа нь тэр эх орнон хайрлаж үнний төлөө урайлаг гарган мод тарьж өвдөж шансан нэгэндэн тусламжийн гараа сунгаж чамгүй олон ажлыг амжуулж л яваа. Чаддынхаа хэрээр бусдад тусалж л яваа. Игэл жирийн айлтаа эрлэхийг зоримог зантай. Ийм нэгэн найрагчийг би таньдаг юм. Эрмэг хурц онгодоор нь түмэн мэддэг юм. Тэнгэр продакшн. Үлэмжийн чанар